Сайн байцгаана уу? Аруухан подкастын шинэ дугаар эхэлж байна. Аруухан гэдэг утгыг илэрхийлвэл цог жавхлантай, бадрангуй, хэмэртэй, авхаал цамбаатай гэсэн утгыг илэрхийлнэ. Өнөөдрийн манай Аруухан подкастын зочноор цог жавхлантай, бадрангуй рэпер Young Mowji оролцож байна. Humorni bara, sun bara gorra, sun brol юм доо юм бүдэг харагдана. Sun надад шиг сахтан баг хөөмила, зузан нөхөө. Дарханаас орхон намайга эрдэнтэн залуус. Young Mowji, Young гэдэг бол миний ойлголтоор 10 насны дээр яваа залуу хүн байна гэж ойлгож байгаа. 10 Тий 10 яг л 10 насны дээр явж ийн л гэж ойлгож. 10 гэдэг чинь одоо хэдэн насныг 10 гэдэг үлээ хаа. Young гэдэг утгыг илэрхийлнээр нь 10 биш юм уу? Гэхдээ 10 гэдэг үг би харин мэдэхгүй байна. Яг л одоо 20-оос 25 юм уу? 25-аас 20-оос 30. Тийм болоо. Мэдгүй. Би бол 10 мөвжи вэж магадгүй юм байна. Би одоо 28-тай. 28-тай. 29 хүрэх чинь одоо. Яг 10 насны дээр байгаа юм шүү. Яг л 10 нас. 10 мөвжи шүү одоо. Яг 10 мөвжи тий. Young Mowji гэх юм бол ерөөс 10 мөвжи гэж орчуулна гэж ойлгож байна. Би чинь бол эдгэр насны дээр яваа юм баггүй. Юуны өмнө хүүгийнхээ өмнөөс за. Таныг ерөөхдөө сонсдог, даган дуурайдаг. Өсвөр насны болон 10 насны бас тэдгэрийн аав нар болох эдгэр насны бүх хүмүүсийн өмнөөс тэгээд голчлон бүр эрхээ эдлээд хүүгийнхээ өмнөөс минь дамжуулж байгаа. За маш их баярлалаа. Бүх монголчуудаа өнөөдрийн энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Бүгдэнд нь одоо намайг дэмжиж сонсож намайг өдий хүргэсэн бүх сонсогчдоо бүгдэнд нь маш их хайртай шүү. Тэгээд одоо 10 жил биш хаваараг дуу хийсэн байна. Тэгээд өдий хүртэл намайг сонсож дэмжсэн бүх сонсогчдоо хайртай шүү гэж хэлмээр байна. Баярлалаа. Гайхалтай сайхан шин өнгө төрхийг сонсгосон чамд бас баярлалаа. 10 нас гэж зүгээр ярьснаас ерөн зүгээр залуу наснда эзэн байна. Ерөн зүгээр залуу насаа илэрхийлж явах, энийг хайрлаж явах гэдэг ер нь ямар ойлголт юм бэ, Mowji? Миний бодлоор одоо таны хэлж байгаагаар энэ 10 нас гэдэг чинь өөрөө хүний амьдралын амар чухал үе гэж би боддог. Яг энэ үед хүний тарих одоо маш одоо хүн ингээд потенциалаар оргилж идэг. Ягаад тэгэхээр нөгөө тэг ингээд юм сохор итгэл амар өндөр. Тэгээ түүнээс гадна тэг ихэнх нь одоо аав ээжээс шалтгаалсан, гэр бүлээс шалтгаалсан, өссөн орчноос шалтгаалсан янз бүрийн одоо сэтгэлтэй бас ингээд хэр бортогтой байдаг. Тэгээ тэр нь олонгууд бас нэг талархах том шалтгаан. Ягаад тэгэхээр тэр бүхний үндсэн дээрээс янз бүрийн сэтгэл хөдлөлүүд ургаж гарч ирнэ, янз бүрийн шийдвэрүүд гарч ирнэ. Энэ бүх одоо тэр бүх одоо ингээд хар цагаантайгаа холилдсон энэ нэг юм амар оволцсон энэ насыг хүн зөрөгтэй идэх хэвээр бас мэдээж хариуцлагатай идэх хэвээр. Энэ бүхний балансыг тааруулах нь л өөрөө хайрл одоо энэ насаа хайрлаж байгаа байдал гэж би боддог. Тэгэхгүй бол бас те одоо хитрхи амар их ингээл одоо гэр бүл рүүгээ чиглэсэн, аав ээж рүүгээ чиглэсэн үзэн ядалт одоо те гомдол цөхрлөөсөө болоод хүмүүс амар их буруу шийдвэр гаргаад те шал буруу замаар ингээл яваал те тэгэл бүр 40-50 хүрсэн чи яг ингээд тэр жоох хөх твэрээ ингээл үлддэг шүү дээ. Тэгэхээр яг энэ насанд хүн хариуцлага хүлээгээд ойлгоод өөрийгөө одоо нөгөө эмчилж идэх хэрэгтэй. Эмчилж идэх хэрэгтэй. Асар их одоо зүйлсүүд хийж гэхдээ бас давхар зөрөгтэй алдаж үзэх хэрэгтэй. Алдсан ч тэрнээсээ босч ирэх одоо тэр сэтгэлийн хатыг суулгах хэрэгтэй. Тэгээд галзуу авах хэрэгтэй. Гэхдээ давхар дараасах хэрэгтэй. Яг л ингээл баланслж явах хэрэгтэй. Тэгэхгүй болвол одоо 30-аас хоошоо мошоо үр хүүхд мөхттэй олцоод хитрхи галзуураад байж бас болохгүй. Тэ хариуцлагатай болон хариуцлагатай тэгэнгүүт тэрнээсээ өмнө захиалаад аваарай. Тэгээ хажуугаар нь хариуцлагатай аваарай л гэж хэлмээр энэ хүн залуучуудтай тий. Яг нэг өөрөө одоо юу гэдэг дууныхаа үгийг бичдэг шиг Цахилаад аваарай, даруусаад аваарай гэж бас гой үгнүүд бас байна шүү байна те. Мэдгүй. Mowji яран донд юу гэдэг хэр буртагтай байсан аав ээжийн тухай яриа бас ингээд зохиож байна. Чи тийм хэр буртагтай байсан гэж юу? Байл гэт. Манай уухийн тийм хэр буртахгүй байгаа юм байхгүй хаа миний бодлоор. Шинэ Mowji гэвд.
За миний хувьд бол яг хуу одоо энийг шууд амар яриагаа юмнаас эхлэхэр жоох эвгүй л одоо гэр бүлээс жоох санаа зовд. Тэгтээ яг хуу ер нь одоо амар олон ярилцлаган дээр бас ярьцсан. Тийм үү. Багасаа тэгэл аав ээж амар хол өссөн. Тэгээ аав тэгээд 11 12 тад өөд болж байгаа. Айгүй муухай байдлаар жоох өөд болсон. Тэгээд тэр мөр бол бүтэн шок. Тэ. Одоо манайхан амар их ярьдаг одоо трама би юмны траматай, тиймний траматай гэдээ ярьдаг. Тэр зүйлийг жинхнээсээ байдаг гэдгийг би бол өөрөө яг ойлгосон. Гэж боддог. Тэгээ тэрнээсээ болоод амар олон жил хэрэгжижсэн. Амар олон буруу шийдвэрүүд гаргаж ирсэн. Одоо олон түмний нүднээс далдуур шал өөр бүр юм дарк амьдралаараас олон жил явсан. Тэгээ тэр мөрний талаар л ярихгүй л. Тэгээ янз бүрийн хүмүүстэй нийлж үтсэн. Тэгэл гэр бүлээсээ амар их дүлдэг байсан. Уг нь өвөө эмээгийн амар хүмүүжлэлтэй сайхан хөвгт штэ уг нь. Гэхдээ ингээд тэднээс хэсэг цаг хугацаанд бүр айгүй дүүлж амар их би асуудлуудыг ер нь гэр бүл рүүгээ амар их цутгаж ирсэн байхгүй. Тэгээ тэрнийхээ ингээд нэг тийм уг одоо нөгөө үндэс одоо хүртэл би яг бүрэн салаагүй л байх гэж би боддог. Ер нь яг би өөрөө амар мундаг болсон юм шиг яриад байгаа ш санагдчихлаа. Тийм байхгүй шүү. Зүгээр тэгэл яг хөтэ бодож байгаагаа л хэлэхдээ ер нь амар их маш их одоо ингээ гэр бүлээ ингээд зовоох юмнууд амар их хийжсэн. Тэгэд эмээ ээж мэжтэй амар хайртай шүү. Хүүг уучлаарай гэж хэлмээр байна. Яг тэр хэцүү юу гэдэг дарк тэр нэг харахгүй амьдрал юм уу те? Одоо юу гэдэг underground амьдралаар чи амьдэрсэн шүү дээ. Ер нь бол те. Ер нь бол одоо их хүнд амьдралаар амьдэрсэн. Тэг бүр амар тэгэж бас амьдэрсэн юм байна. Яг өөрийнхөө хэмжээнд тэр зүйлээс яаж өөрийгөө өстөж босгож ирсэн бэ? Яг тэр чи өөрийгөө яг өстөж босгож ирэх мөвжи ингэж болохгүй шүү дээ. Мөнхөртнээ ингэж болохгүй. Одоо маргааш гой нар манд шүү дээ. Энэ бүх зүйлд өөрийгөө чи ингэ өстөд босгоод ирсэн чамаг яг хүч өгсөн тэр зүйл нь яг юу байсан бэ? Амар их өөртөө ярилцаж тэ уйлж тэ яг өөртөө үннээрээ яг ярилцаж өөрийгөө уучлах гэж амар хичээсэн ер нь. Тэрэн дээр одоо ингэ хүний ингэ нэг тийм хүний амьдрал дотоод ертөнц гэдэг юм бүр амар том зүйл байдаг. Тэрийг хүн заавал мэдрэх хэрэгтэй. Үгүй бол өөрөө яг тэнхтэл яваад байдаг гэдгийг би нэг жоохон харсан гэх юм. Тэгээд асар их одоо нөгөө бясалгал. Гэхдээ би одоо ингээд нэг бясалгал гэж ярихаар ингээд хүмүүс амартай ингээд нэг сууж байгаа л амар юм хийж мэдэг нэг юм гоё юм гэж бас бити бодорой. Ягаад тэгэхээр энэ зүйл нь өөрөө хэрэг бас нэг буруу хийвэл тэ одоо цаашлаад магадгүй шизофрен болох бас магадлал байдаг гэж би хүнээс сонсч ирсэн. Зүгээр ер нь асар их нөгөө нэг дотгош байгаа гүн гүнзгий зүгээр ингээд те ингээл хамраараа амьсгалаа зүгээр ингээл байхад яг ингээд надад юу мэдрэгдэж чинь хаана ингээл булчингийн чангарлууд мэдрэгдэж чинь ямар үед энэ уур оргилж гарч ирээд байна те амар түргүү ууртай байхгүй саяада нөөж үсэн. Тийм тэгэл ямар үед одоо амар их ингээд өөрийгөө үзий ядалт ингээд мэдэрч чинь те ямар үед би хүмүүсийг үзий ядаад амар их ингээл нэг тэнхтэл янз бүрийн юм пост маст энэ бичээл ингээл одоо хүртэл хаяа тэгдэлт зүгээр ер нь иймэрхүү юмуд тэрийг амар их ажигласан одоо байдлаас л гарч ирсэн бах та. Тэгэл ер нь яг үнэхээр өөртөө үнэн зүгээр ярилцаал тусалцаа хүсэх хэвээр зүйл дээр хүмүүсээс ич зоохгүй тусалцаа хүсэл ахаа ихчээ надад одоо тусламж хэрэгтэй байна. Би ингэмээр байна гээл те. Тэгэхэд надад дараа нь аз олж би ер нь өдөө хүртэл нэр муу ирчүүдтэй бол баг нийлж үзэв. Миний эргэн тойронд байсан бүх ах дүүс эгч дүүс миний найзууд бол бүгдээрээ амар сайхан хүмүүс нэр тэдрийнхаа нуруунд дээр гიშгэж босч ирсэн те бүгдээрээ л намайг дэмжээл хайрлал уучлаал те янз бүр болохоо бүгдээрээ намайг ойлгоол гэр бүлийн хайр тэг хамгийн их нөлөөсөн нь бас манай эхнэртэйгээ яг танилцсан цагаас хойш бүх юм амар өөрлөсөн эхнэртэйгээ ингээл танилцсан манай эхнэр ингээл амар юм өөр хүмүүжлэлтэй юм хтэй шал өөр одоо юм орчинд өссөн шал өөр одоо юм боловсралтай хүмүүжлэлтэй гэр бүлийн хайрын дунд ингээд дундаж өссөн эмэгтэй хүн тэгэл ямар ч илүү дутуу юм муухай зааш байхгүй тэгэл миний хамаг сонин зүйлсүүдтэй нүүр тулаал те тэгэнгүүт чинь энэ амар том юм хар цагааны ялгааг ингээл эрэгтэй хүн ингээл дотроо мэдэрхэрч бас амар штт тэгэл өөртөө ингээл нүүр тулаал эхнэрээ амар хайрлахын төлөө тэгэл одоо өөрчлөгдөх гэж амар хичээсэн гэх юм. Тэгээд одоо ч гэсэн тэгэл бас асуудлууд амар их байгаа. Би охинтой бас хөвгүүцтэй. За. Гэхдээ мөвжийг ерхий сонссон одоо их нартай нэрэлээд бас удаагүй байх шиг байна. Хоёр дахь охиноо төрүүлсэн байна тий. Охин төрөхөд их нандин байдаг.
Амар. Их нандин байдаг. Тэгээд ерөн зүгээр яг ингээд болох анхны мэдрэмж би л ерөөхдөө бол сүлд хүүгээ төрөхтөр манай ээж ирэхэд би ерөөхдөө бол зүгээр л хүлээж авсан. За хүүдээ баяр хүргээгээд үнссэн намайг. Тэгэд манай аав ирээд үнссэн чи би шууд ойлцсон их сонио. Тэгэд би ерөөхдөө бол бас илүү аавыгаасаа илүү бүр сайн ойлгосон байх гэж би бодсон. Өөрийгөө ер нь мэдгүй ээж үнсгэд би ойлаагүй мөртлөө баярлаа ээжээ л гэсэн. Тэгсэн чи аав ирээд намайг үнссэн чинь би зүгээр хасгартлаа ойлцсон. Тэгээ би зүгээр тэрийг бодохдоо би нэг тийм аавыгаа их сайн аавыгаа би тэгэхэд нэг их зүрхэндээ авсан болов уу гэж би бодсон ер нь. Тэгэхээр нөгөө охинтой болоод чи анхны охинтой түрүү те аа болоод тэр мэдрэмжээс хавалцаж. Яа амар эсэж шүү дээ. Би нөгөө нэг яж зах тийг ихний охин төрөхөд би гадаад байж таарсан байхгүй. Төрөх арай болоогүй гэж бодсон чинь маш том төслийн ингээд ажил гинт орж ирээд одоо хүртэл тэр төсөл дуусаагүй явж байгаа одоо удахгүй хүмүүс төрөх байх. Тэгээд тэр яг тэр үеийг гадаад байж таарал яа би яг юу хийгээд байгаа юм бэ гэж бодлоо те. Амар завгүй байж байгаа хгүй сүүлийн ер нь ингээд нэг 3 жилийн хугацаанд одоо миний хувьд зүгээр одоо ингээл нэг дуу хийгээл клип цацаал ингээл нэг гоё ингээл ингээ яваад байгаа юм шиг хүмүүст харагч магадгүй. Гэтэ энэ хугацаанд чинь биш зайлуул нэг цомог момгоо гаргачих гал хажуугаар нэг тоглолт хийж байгаа. Тэгээ хажуугаар нь бас ингээл гадаад суугаа монголчуудтай дуу хоолойгоо хүргээд тэр хүмүүсээ бас очиж нэг баярлуулах гал ийш тийшээ мишээ яваал. Тэгэл энэ минь чинь бүр ингээд ард нь мангар их ажил яваад байгаа байхгүй яг өдөр хоног болгоо яг ингээд бүр солиоролтой ингээд явж жагаад гадаад очсон чи хүүхд төрчөнгөт бүр шал тэнэг мэдрэмж байгаа байхгүй. Тэгээ ингээл охиноо хараал гэл. Уйлаал бүр. Тэгснэ хамгийн амар нь яг ингээд тухайн үед чинь бас маш их ажлын солиорол халуурал донд би ингээд ерөөсөө ингээд гаццсан. Ерөөсөө ингээд зогсоож болохгүй байгаад байдаг. Тэгээ их нэртэй бас яг ингээд 100% тусуулж чадахгүй. Тэгээ энэ мэдрэмж өөрөө бас амар. Тэгээ ингээд явж ирсэн чи хоёр дахь охин гараад ирсэн чинь бүр амар болоод тэгээ тэгсэн чинь нөгөө нэг тэр ихлүүлсэн байсан төсөл маань одоо ингээд явж байгаад одоо яг жинхнээсээ одоо бүр хамгийн одоо чухал гүйцэтгэлийнхаа шатан дээр ирэх үеэр хоёр дахь охин төрчих жоох. Тэгээ тэгэхэд азар би Монголд байж таарч байгаа. Яг охиныхоо хажууд яг төрхийг хар. Эмэгтэй хүн ямар агуу юм бэ гэж би бодож байгаа. Тэгээд хажуугаар нь зүгээр те ингээд хүүхд гэдэг бол өөр амар том ерөөлтэй зүгээр л нэг юм нэг юм амьдрал ингээд зүгээр маяг гараад ирж энийг хариуцлага энийг одоо ерөөлийг би тэгэл одоо даах болохоор л надад одоо ингээд хоёр ийм сайхан хоёр охин заяаж байгаа хта гэж ботгоо шууд ингээл хоолоо зангираал уйлал. Тэгэл айгүй одоо үгээр хэлхийн одоо аргагүй одоо яг нэг үнэхээр ингээ хэлж тайлбарлахад бол хэцүү яг мэдрэмж илээ яг одоо зарим одоо нөө хуучны эртний одоо нэг тийм нөө дорны эзотерик ухаанд бол нэг юм дээд сэтгэл хөдлөл энэ төр гэдэг үг байдаг байхгүй тэр л юм билээ шууд ингээд юм баярлаад хөөрцөглөд байгаа юм байх. Тэгсэн мөртлөө амар баярлаад байгаа. Тэр нэг юм манайс мэдж байгаа тэр баяр хөөр биш байгаа байхгүй те. Тэр нэг том юм ингээ нөмрөөд авч байгаа. Яг энэ дээд сэтгэл өөр мэдрэмж байгаа юм тий. Яг ингээ нэг одоо тэнгэртэй холбогдож байгаа юм шиг нэг тийм мэдрэмж надад санагдсан. Ер нь яг охтуудыг ярьсан дээр тэгэхээр хожим охтуудтай миний аав мөнх эрдэнэ тийм их хүн байсан гэж яг юу гэж хэлүүлэхийг чи хүсэх вэ? Харин тэгж хэлүүлэхийн тулд чи яаж амьдрахыг чи хүсэх вэ? Ер нь одоо хүмүүст амар одоо pop санагдах байх. Одоо амар одоо худлаа санагдах байх зарим хүмүүст. Гэхдээ энэ бол яг үнэн. Би бол үнэхээр тэрийг хүсдэг. Яг те их орон тэгээд энэ удам судрахын төлөө метр шүү, зогсон шүү. Одоо эцсийн амьсгаа хүртлээр тэмцсэн хүн гэж л би дурсагдмаар байна. Үнэхээр одоо энэ газар нутаг, энэ хүмүүс, энэ ард иргэд те миний одоо бага насны сайн сайхан дурсамжтай уягдсан энэ хороол, энэ байр, энэ хүмүүсийн төлөө үнэхээр одоо те одоо маш инэрэнгүй сэтгэлээр, маш зөөлөн сэтгэлээр бүхнээ зориулсан хүн гэж л дурсагдмаар байна. Бидний үеийн хип-хоп рэп гэдэг бол их чанга байлаа. Яг зөөлөн байлаа, хатуун чатуу байлаа. Хараалын өгөр дүүрэн байлаа. Бүр амар шүү дээ. Амьдралын хэмнэлч чанга байлаа. 80-аад оныхны мань үтэд бол жишээ нь
Мөвжигийн хувьд уран бүтээлээс чинь харахад би хүүтэйгээ цуг сонсож байна одоо. Миний хүүгийн хувийн хитийг зарим тохиолдолд ерөөхдөө бол мөвжийг тэргүүлж байна те. Зарим тохиолдолд бас нэг өөр уран бүтээлч тэргүүлж байна. Зарим тохиолдолд бит хоёрыг хамтдаа тэргүүлж дээ. Бит хоёрын хувийн хит баг хамтдаа энэ байгаад шүү дээ заримдаа. Тэгэхээр мөвжиг зүгээр сонсохоор үндэсний бахархал бас жоо уламжлалыг шингээсэн наацхийн тэр клипэн дээр өмсөх хувцснаас их ахуулаад. Яг хүн өргөн өмдөө ч юм уу эсвэл зүгээр энэ юу гэдэг энэ пүүзэ өмсөж болно л да. Гэхдээ тэрийг бүр бодлогоор гэдэг юм уу те одоо. Тэгэд клипээ хүртэл тэгж хийж байгаа. Энэ хандлага та нарын жишээ надад бол их дотн сайхан сэтгэл, багтам сайхан сэтгэл төрүүлдэг хэлж байгаа. Би хэлхийг хүсэж байгаа. За баярлалаа. Тэгэхээр уран бүтээлд энийг шингээх нь ер нь хэр ерөөхдөө нэг тийм илүү их ур чадвар ер нь би их шаарддаг баг. Гэхдээ нөгөө талаасаа нөгөө зүрх нь байгаа болохоор бас нөгөө талдаа бас илүү ойрч үж магадгүй гэж би ер нь харсан. Тийм шүү дээ. Яа тэгэхээр одоо таны сая хэлж штэ одоо 80-ад оны үеийн одоо манай эдийн хипхоп бүр амар байсан гэдэг ба штэ. Мэдээж амар байсан. Гэхдээ ямар ч ялгаагүй манай үеийнхнээс. Тэгэхээр бид нар баг манай үеийнхний үг мөг илүү амар штэ. Илүү дарк штэ. Тий. Одоо миний сонсч ирсэн одоо манай 91, 92, 92, 93 оны одоо дээшээ үеийнхэн Dark Side Hiton тэгтээ Hiton шинжлэх ухаанч рэпер. За тэгээд одоо өөрчн economics-ийн тэгээд тэгэнгүүтээ одоо 113 байна манай. Одоо 113 бол орчин цагийн хамгийн агуу яруу найрагчтай нэг гэж би боддог. Хүмүүс өөрөөр ярьж магадгүй ганц хоёр юмнаас болоод гэхдээ бодож магадгүй те. Гэхдээ миний хувьд бол тийм тэр хүний бос тоонууд амар. Тэгээд өөрчн за Wolfism те OG Mob манай эдийн ярьдаг дуулдаг юмнууд юу бүр өөр төвшин штэ бүр яруу найргийн хэлбэр те rhyme scheme flow энэ төр нь бүгдээрээ бүр ингээд хандсан бүр юм азрах шиг тэгснэ хажуугаар нь ингээд тэр дуулдаг юмнууд те бүгдээрээ яг л үнэн зүйлсийг харж өссөн зүйлсээ те бидний одоо жоохон бахт яг л тийм байсан яг тэрийг ингээд дуулж байгаа бас амар хүнд байхгүй юу. Тэгээ тэгэнгүүт одоо намайг анх одоо тэр Нади Монгол сваг энтрийг гаргаж явах үед за одоо манай Вандебо гэхэд маань одоо R&B чиглэлээр тэ Монголын залуучуудыг байлдан дагуулсан. Тэр бол үнэхээр агуу. Харин ерөнхий хипхопын чиг хандлага тэр чигтэй амар андерграунд байсан байхгүй юу? Одоо ч ер нь гэхдээ тэр бол хэвээр монголчууд бүгдээрээ л андерграунд дуртай. Монгол ирчүүд ч угаасаа тийм харьгаа байгаа байхгүй юу? Ер нь. Тэгээд бид нар одоо тэгэнгүүт миний хувьд талаас бол тэнэг том зариг байхгүй юу? Бас нэг талаас яг үнийг хэлэхэд би угаасаа тухайн үед ингэ бодож ирсэн. Яана гэж бодож байсан байхгүй хүмүүс юу гэж бодох болоо те ингээл хөдөөнийх энэ төр гээл те ингээл намайг бас ингээл одоо ч гэсэн яг хэлдэг хүмүүс байгаа л да. Гэтэ азар ерөөсөө огт гэж хүлээж аваагүй. Одоо би YouTube дээр одоо нийт би одоо мэдгүй хэдэн дуу цацснаа сайн мэдгүй байна. Гэтэ нэлээд олон дуу цацсан байгаа байхгүй бас нэг 20-с 30 хооронд байна уу хэдэн сайн санахгүй байна. Гэтэ нийтдээ одоо нэг 170 орчим сая хандлт. Нийтдээ 172 сая ч үлээ нэг тиймэрхүү байгаа байхгүй. Эндээс 60 хэд орчим сая нь нэг баг 5хан дууд дотор байхгүй. Яг нөгөө этник Монгол юм байна. Тэгээд миний зорилго бол биелсэн. Тэ би ингээд эдгээр чи хооронд нь айгу зайтай хийж байгаа хамгийн гол нь. Жилдээ ганц манц л хийж байгаа шүү дээ. Яг ингээд ийм этник дуунууд. Түүнээс хажуугаар нь ингээд янз бүрийн дуунууд би ингээд хийгээл байгаа байхгүй. Тэгвэл тэр бол яг ингээд бүр маст хүрээгүй байгаа. Тэгтээ ингээд бастай ингээд нэг хотын нэг юм ойр орчмын нэг юм 20 км-ийн радиустай хүмүүс амарсан сонсоод те зарим нэг нь одоо ингээд хит болоод 4-5 сая хандлт энэ төр хүрээл гоё ингээд явж байгаа. Тэгтээ миний зорьсон зүйл бол одоо энэ Монгол этник энэ зүйлийг ерөөсө халтар болгож харагдуулж болохгүй хийх болгондоо маш чанартай хэрэгтэй. За наади дээр бол яг үнийг хэлэхэд асар баг төсвөр ингээд шууд ингээд машиндаа хийцээ байхгүй. Галс найзуудтайгаа дуудаал за маргааш хурд гээл те. Тэгэл ингээд нэг яалаа та тэр чинь 3 хоног моногийн дотор шууд үг ай микс мастер клип эдит бүгдийг би өөрөө газ хийгээл. Тэгэд хөгжмөндөр манай DJ Мэргэн ажиллаж байсан. Тэгээд
гялс хийгээл цацчихсан. Тэрнээс хойшоо миний ганц зорьсон юм одоо энэ зүйлийг ерөөсөө огт халтар болгож харагдуулж болохгүй. Тэ ингээл одоо дуртай ингээл Монгол гээл ингээл ингэж гарч ирвэл энэ зорилго бүх юм талаар болох байхгүй. Яагаад тэгэхээр хотын төв хавийн одоо энэ хавийн хүмүүс энэ зүйлийг шууд ингээд халтар гэж харах магадлал амар өндөр байхгүй. Тэг ингээд яагаад тэгэхээр монголчууд нэг амар гадаачдсан шүү дээ. Нэг амар имзэглэмээр асуудал гэвэл хитрхи амар гадаадыг ингээд шүтсэн. Хаста манай Америк юм, манай Солонгос төстэй ийм би ерөөс одоо ингээд тэ элемэлэд ингээд очиход нэг ихч над дээр ирснэ тийм тэгж мэгнэ. Хөөе миний дүүчээстэй айгуу гой дуулт юм биш үү? Их чинь ерөөсөө Монгол дуур огт сонсдгүй юу ч мэддгүй байхгүй юу? Чи өстэй айгуу мундаг байна тэр гэж мэг нэг цаанаасаа нэг юм сонсож байгаа зүгээр албаар нэг тийж нэг албаар заавал тэгж хэлэхэд ямар тийм хандлага Монгол одоо амар мундаг болж байгаа зөө. Одоо яг харахад одоо яг ингээд бүр ингээд те пост production ингээд явж байгаа зарим залуучуудын ингээд клип хийж байгаа энэ кино минонуудыг харахад бид нар одоо энэ Төв Азийн бүс нутагт бид нар үзэлцэх цаг нь бол ирсэн байгаа байхгүй. Одоо бид нар чадан заяа зүгээр. Тэгэнгүүт ингээд тэгж мэгмүүд надад амар эмзэглэмээр санагддаг байхгүй. Тийм учраас энэ Монгол этник энэ зүйлийг бүр үнэхээр амар чанартайгаар хийхтэй жилдээ ганц хийхтэй те бүр чанарыг бүр тулгаж хийнэ гэдэг нэг юм ганц зорилготой байхгүй би. Тэгээ тэгэнгүүт 2 жилийн өмнө би нэг клип ингээд хийгээд ингээд зүгээр л орхицсан байхгүй. Яа тэгэхээр яг үннийг хэлэхэд ингээд эцсийн бүтээгдэхүүн над нэгт одоо зүгээр миний талаас би өөрөө дуун дээрээ ч амар алдаа дутагдaltaй гарсан. Тэгээд клипний тал дээр ч гэсэн манайд жоохон дутуу ажилласан. Тэгээ бас нэг канселдэж мэсэлцэн нэг юм хідэн мөрснүүдээс болоод зүгээр л бараг ингээд нэг 30-аас бараг 40 орчим сая төгрөг зүгээр л ингээд хийсгэж жишээ нь те. Уг нь миний зорилго бол ер нь нэг тийм. Тэгээд яагаад тэгэхээр этник зүйлийг гадагш нь гаргах хэвээр. Хамгийн чухал зүйл бол гадагшаа хүмүүс амар сайн сонсох хэвээр. Тэгж бидний national identity олон улсын тавцанд байр суурь олж иж одоо бидний оюуны өв соёл дархлаа бидний одоо цаашлаад бүр тусгаар тогтнолын асуудал яригддаг байхгүй. Одоо энэ чинь улсын soft powerтай шууд холбоотой зүйлс учраас энэ зүйлтэй бүр маш боломжтой харьцах хэрэгтэй гэж би боддог юм. Урлагаар өнөөдөр би зүгээр нэг юм ажиглаад байдیں۔ Өнөөдөр бидэрт ерөөхдөө бол нөгөө багтам сайхан сэтгэл төрүүлж байгаа Монгол гэдэг энийг сайхан багтам сэтгэл төрүүлж байгаа хүмүүс бол спортынхан байна. Оюуны спортынхан байна. Үнэхээр биднийг Монгол бич нэр Монгол хүнштэй гэдгийг мэдрүүлж байгаа цөөхөд хүмүүс байна гэж би хараад идэв. Тийш салбарынхан байна. Нөгөө талаас яг миний зүрх явж ирснийх манай цэнхэр дуулахтангууд байна. Ихээс ахиулагчуд байна. Дэлхийд ерөөхдөө гайхуулж байна. Монгол охид хөвгүүд маань тэр харуулж байгаа. Тий юм их бүдүүлгэр хэрүүл нөгөө хүүтэн дэвэр хөндлөө үрчээд явж штэ. Хуу үрчээд явж байгаа ч гэсэн тэд нар бол ур чадвараараа дэлхийд гайхуулж байна. А нөгөө талдаа урлаг байх хэрэгтэй байна. А бид нар дуураараа ерөөхдөө гайхуулж байна. Өнөөдөр яг өөрийн тань урсгалаар чинь Азад тэгэхээр Азаа ярив тийм үү? Азийн энэ дивжин дээр ерөөхдөө бол үзэлцэх бидний ондоош нь өөрөө энэ этник нь биш үү? Тийм. Ямар ч урсгалаараа. Яг тийм. Рэп нь ч бай. Pop нь ч бай, R&B ч юу ч бай, рок нь ч мэдэхгүй. Рок нь гайхуулаад эхэлчлээ тийм үү? Тэг хүү гайхуулчлаа. Яг өөрөө ч урсгалын хувьд чинь Азийн дивжин дээр гайхуулах бидний ур чадварыг өөрсдийн голомтгүй үздэй. Хангалттай шүү дээ. Монголын хипхоп бүр амар ихгүй юу? Зөвөр үнэхээр одоо баярлаа iStop, баярлаа татар, баярлаа клик бүүм ихгүй юу? Энэ хүмүүс бол зүгээр л одоо Монголын хипхопыг дандаа үнэхээр амар өндөр шат ингээд ахиулж чадсан хүмүүс ихгүй юу? Ялангуяа миний хувьд бол клик бүүм gangsta service гэдэг юм хоёр бүлэг үүтэй. Үнэхээр одоо Монголын яруу найргийн хэлбэрийг одоо хипхоп яруу найргийн хэлбэрийг бүр төс сондголтол нь эвдэж чадсан. Тэ бүр задгаа олгож чадсан. Бүр яг үндэ одоо гудамжны суут тухайнтнууд гэж би боддог. Тэр талыг ингээд харсан хүмүүс бол боловсралтай хүмүүс гэж би боддог. Харин ихэнх хүмүүс яг ингээд тухайн үед бол амар халтар энэ амар тэгдэг гэсэн байхгүй. Гэхдээ яг үндэ та нар яг үг рүү ингээд гүнзгий ингээд ороод тэр rhyme flow ялангуяа gangsta service-ийн пан захын үг мөн энэ бол яг дэлхийн түвшин. Баггүй яг үнийг хэлэхэд үг бичлэгийн хэлбэр нь. Тэгэхээр Монголын хипхоп бол аль дээр 2009, 10, 11 онд
Азад үзэлцэх хэмжээнд өөрсдийнхөө хилээр ядаж дотроо одоо дотоодынхаа тэр нэг юм чанараараа хүрсэн гэж би боддог. Харин одоо бол бид нар дэлхийд гарахад бэлэн гэж би боддог. Ер нь бол одоо дүүнер мөнөр бол бүр амар биш те. Одоо Blue Van те Chora, Megon, за Death Soldier тэр бүр underground гэвэл энэ нийтмэд бол бас үнэхээр яг ингээд нэг юм те гадаад уттай шал үзэлцэх хэмжээнд бол очсон аль хэдийн очсон гэж боддог. Одоо бид нарт систем хэрэгтэй, хөрөнгө оруулалт хэрэгтэй, асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хөрөнгө оруулалтаар бид нар үнэхээр зодж ижил дэшээ гарч ирнэ. Яг үгүй байлаа ч гэсэн хэрэв үгүй байвал тэр бол одоо нэрээ үнэхээр тэр өдрийн тэнгэр мэдэг гэдэг шиг нэг хүүхд зүгээр магадгүй ингээд уцаа ингэж тавьж байгаа л амар ингээд сайфер дашууд ингээд рэп хийгээл те яг зүгээр байгаагаараа эсвэл зүгээр магадгүй Монгол цамцтайгаа сууж агаад амар гоё өнгөтэй амар гоё юу нэг клипигээ тэр зүгээр гадаад дил бахыг үгүйсэхгүй байхгүй юу. Хамгийн гол нь чадвар нь угаасаа бидэрт байгаа. Тэр бол үнэхээр голдтгүй болсон. Хамгийн гол нь одоо зүгээр систем хэрэгтэй байна, өөрсдөө итгэх хэрэгтэй байна те. Тэгэд бас нэг юм гадны сэтгэлгээрөө бид нар ингээд өнгөх хэрэгтэй байна. Яа тэгэхээр одоо Монголд ингээд миний хараад байгаагаар амар их депресстэй байдаг байхгүй хүмүүс. Тийм ээ. Тэг ингээд нэг тийм хөдөлж ядсан. Тэг хөдөлж ядсан юм нэг юм жоохон залхаг те. Их ингээл яг муухагаар хэлэхэд бас ингээд зарим артистууд амар аюустай байж бүр үнэхээр залхуу малхуу энэ төр тэгтэнгүүт ингээд харангуут ингээд үнэхээр л яг яалчгүй ингээд амьдралдаа хувийн амьдралд нь зарим нэг зүйлс болч бүтэхгүй байгаа нь ингээд нүднээс нь харагдаад байдаг байхгүй. Тэр мэрийг зүгээр хаях хэрэгтэй, мартах хэрэгтэй байхгүй. Юу ч болж исэн хамаагүй зүгээр л яг уртгаа хийгээл өдөр болгоо. Өдөрт нэг дуу, заавал өдөр болгоно нэг дуу бичих хэрэгтэй. Зүгээр хүн яг тэгэл 6 сар зүгээр яг хичээхэд хинт ч дийлдэхгүй болох байхгүй. Өдөр болгон дуу бичих хэрэгтэй. Маш амархан байхгүй энэ л өдөр болгон хичээгээд өдөр болгон бичдэг. Би надад бол тийм одоо нэг юм периодууд амар их байдаг. Би одоо сая 8 сараас 11 сар марын хооронд бараг 30 40 дуу мөн өдөр бичсэн шүү дээ. Тэгэл өдөрт ядаж 8 такт ингээл бичээл 8 такт бичээл 4 такт бичээл ингээл явуулаа л ах хэрэгтэй. Тэгсэн үед угаасаа нөгөө одоо Монгол хүний нэг тим юм байгаад байдаг байхгүй одоо нөгөө манай хуучны яраа найрагч ахнар махнарын амьдралыг бас сонсохоор хүртэл тийм заяа одоо хуучны мундаг одоо агуу хөгжмийн зохиолч Монголд байгаа тий. Гэхдээ тэд нар ингээл бас ингээл амар ууж муугаал ингээл ууж ингэж юм уу хийж мэгээл тэгэл Монгод орохгүй байна мэн энэ гэдэг нэг тиймэрхүү юм Монгол хүний хандлагт одоо Монгол хүний эго байгаа байхгүй бас тий. Би бол ийм Монгод гэдэг энэ юмыг үгүй халах хэрэгтэй. Ягаад тэгэхээр гадаад тийм байхгүй юу. Яг хөө байгаа мэдээж гэхдээ тэд нар чинь ингээд байнгын консистент хийдэг хүмүүс ихгүй зүгээр. Заримдаа амралт авах ёстой үедээ амардаг. Амралтынх нь онгод оронгууд амардаг ч юм уу тий. Таг эсэргээр явахгүй. Тэгэхээр ингээд Монгол залуучууд ер нь юу ч хийсэн бай, спорт ч хийсэн бай, юу ч хийсэн бай өдөр болгон consistency энэ зүйл амар дутагддаг гэдгийг би ер нь аягүй олон хүмүүсээс хардаг. Гэхдээ одоо гоё болж байгаа. Ер нь яг гоё болж байгаа. Гэхдээ өдөр болгон хийх хэрэгтэй. Яг өдөр болгон хийж ижил Mamba mentality, Kobe Bryant те. Eminem те. Одоо өөр хинчүүд юм. Tupac, Michael Jackson өдөр болгон хийх хэрэгтэй байхгүй. Ингэж бид нар дэлхийд таана. Хичнээн авьяастай мундаг байгаа гэд одоо бидний чадвар одоо тогтцсон байна шүү дээ. Яагаад тэгэхээр ах нарын буйнд одоо тогтцсон гэж би хардаг байхгүй. За энэ мундаг энэ ах нарын одоо энэ I stop татаар клик бум энэ хүмүүсийн буйнд бидний чадвар ерөнхий нөгөө нэг юм одоо нэг юм musicality-г нэг юм хараа бидэрт ингээ гой тогтоод байгаа байхгүй ингээ нэг юм ингээ дээшлээд. Гэхдээ одоо яг ингээд consistency гэдэг юм бол амар чухал. Тэгэхгүй бол ингээд нэг юм үе байж байгаа сардаа нэг дуу бичдэг, 2 сардаа нэг дуу бичдэг. Иймэрхүү байдал болол зүгээр яг үндэ ингээд хизэн ш. Бүр ингээд дэлхийд гарахгүй байдлыг л зүгээр улам баталгааж болж байгаа гэж хардаг. Бидний үед их гоё дуунууд байжээ. Их орны сэдвтэй, их орноороо бахархах. Одоо юу гэдэг нь цэрэг ирсээрээ бахархах те. Одоо юу гэдэг нь ганцхан дэд тугандаас өгдөг юм гавьяатны өмнө туг нь бүх идэг юм гэдэг нэг тийм дуунууд их байлаа. Энэ өөрөө бидэрт нэг тийм дуу боловч бидэрт нэг өөр нэг тийм цаагаараа нэг тийм ийм сэрх мэдрэмж төрүүлээд байдаг. Нэрээ цэрхт явмаар ч юм шиг тий. Нэрээ нэг тугны доор нэг сүгдөөд нэг мөргмөө өрчим шиг. Эсвэл тэгэл нэг Чингис хаан хамтлагийн хэдэн зууны тэртэйгээ Сүлгбаатарын уухай сонстоод л гэдэг. Тий. Яг нэг хэсэг ийм бахархлын залуучуудад зориулсан гэх юм уу? Ийм дуу их ихрий хуурхан байхгүй болсон байсан шүү.
Харин та хэсэг нөхдүүд уран бүтээлчид одоо юу гэдэг одоо наадыг гэдэг чинь одоо юу гэдэг далдуур өнгөндөрчиж ах шиг тий одоо ингээд тэндээс нь ухаад миний сонссноор шүү. Одоо миний хөвөл тасралтгүй дагаад одоо юу гэдэг дуулаад өглөх баг. Одоо энэ дуунууд ингээд буцаас сэргэж байгаад би тун таатай байна. Бид нэр юу гэдэг айрам далпаас нь Үгүй. хаа гэж бодож ирсэн үү? Үнэхээр хаамаар байсан. Гэрийнх нь намайг хаалгаагүй. Гэрийнх нь хаалгаагүй. Тийм. Би бол хоёр үгээ хаалгая гэж бодож байгаа. Аль хаалга. Гэхдээ ихнэр үгүй гэж. Гэхдээ тэн дээр нэлээд асуудал үүснэ. Гэхдээ би бол аль хаалгая гэж боддог. Гэхдээ айрам далпааснараа юу гэдэг их оронч болчихгүй л дээ. Мэдээж тий. Одоо чи битэр юу гэдэг айрам далпаас хаасангүйгээд мөвжи алтан руу хоёр бол нэг тийм их орондоо хайргүй гэсэн утга биш. Асуулт толох юм бол хоёулаа зүгээр айгуул бараг магнат нь хоёулаа гүйжээч магадгүй баг. Тэгэхээр энэ юу гэдэг энэ дээр зүгээр нэг их оронч байх. Тэ? Энийг илэрхийлэл чиний 10 насны дээр ямар мэдрэмж байд? Тэгэл хүмүүс нөгөө ярьдаг шүү дээ. Ядаж хогоо хайх нь их оронч байдал гэж те. Тэр ихтэй амар үнэ юм шиг санагддаг шүү дээ. Эхний ээлжинд за одоо англи үг хэрэглэж байгаа дуучлаарай гэхгүй. Гэхдээ одоо нөгөө community сэтгэлгээ те. Нийгэм шин гэдэг чинь өөрөө амар том их оронч байдал байхгүй. Одоо ингээд Японд хүмүүс амар их оронч байхгүй. Одоо жоохон дэш үеийнхэн бол. Манайд ингээл би ингээл баахан гадаад уттай Японд ингээл шоудаал орилж чарлаа л те. Хамаг тэнэг дээрээ тавьсан гадаа ингээл явж явах тийм бүх шүү өвөө эрэнгүүтээ шоо загнаж байгаа юм чи. Та нар энд ингэж болохгүй. Энэ улс бол шал өөр улс. Өөрөөсдийнхөө улсад ингэж бай. Одоо нэг жоохон нэг юм расизм чим шиг ингээд юм яаж байгаа ч гэсэн тийм байхгүй та. Бид нар одоо хийм бэ те ингээд чинь тэр улсад те виз мизэнд орж марж гойж мөж бөө юм болж очиж мочиж тэнд шоу хийж мэж те мөнгө төгрөгөө олж малж явж ич ингээд чинь хүмүүсийн амгалан тайван байдлыг ингэж алдуулж малтагдуулаа тэгээд тэр одоо тэр ах уу ингээд ирээд хэлж мэлж байгаа байдал тэгэл тэр гудамжны ямар гой цэвэрхэн байдал тэгэл тэр чинь одоо Солонгос Японд ч Америк юм уу мэдгүй шүү дээ хүмүүс. Дотоодын ингээл бүх юм дотооддоо ингээд үйлдвэрчсэн бүх одоо ингээл дуу уран бүтээл кино мино дандаа л Солонгос юмнуудаа л тэр үздэг Солонгос юм аа л хардаг тийм юм те. Солонгос хэлэндээ хайртай, Япон хэлэндээ хайртай, хятадууд хятад хэлэндээ амар хятад бол баг нэр жоохон муухайгаар хэлэхэд ингээд жоохон yes no ч гэж баг хэлж чадахгүй байхгүй ингээд англиар өөдөөс нь ярингууд албаар ч юм уу мэдгүй. Тэгэнгүүт ингээд монгол хүмүүс олонгууд ингээд нэг тийм цаанаасаа нэг тийм амар ингээд нэг юм өөртөө дургуйч юм шиг ингээл ичдэг юм шиг ингээд нэг юм монголоо амар их муулаал тийм ядаж энийг болох хэрэгтэй байхгүй амны бэлгээс ашны бэлэг гэдэг чинь бүр үнэхээр агуу философи агуу үг байхгүй юу тий одооны ингээд нөгөө октод ингээд амар ирж октод ялангуяа бид тэ муулаагүй шүү энэ би өөрөө бас энэ юмд итгэдэг заяа ер нь manifest энэ гэдэг үг мөг гэдэг чи та сонсч ирсэн үү manifestation гэдэг гэж тэр чин болонгот нөгөө хүн ингээд дотроо юмыг яг ингээд боддоор нь яг ингээд төсөөлж мэдэрч хараад ингээд бариад тэ хүн өөрийнхөө ингээд амьдралыг тэрчгтээ ингээд өөрөө л яг бүтээж явдаг дотроосоо бүтээж явдаг гэж байгаа байхгүй амьдралыг өөрөө яаж мэдэрнэ яг тэр нь яг ингээд тийм уруу хамааралтай яг ингээд нэг юм тойрог шиг нэг юм ингээд л яваад хүний дотор ямар байна гадаад ертөнц яг л тийм байдаг гэж байгаа байхгүй тэр зүйл чинь өөрөө зүгээр л амны бэлгээс ашны бэлэг гэдэг үг л өөрөө яг үнэн байхгүй яг тэр үг өөрөө гарахын өмнө ихлэ бодол байна шүү дээ тийм энэ бодол оюун санааг бид нэр зэгцэлж доторхоо ингээд оюунаа гэж айгүй ингээд юм одоо нөө цэвэр ариун байлгаж сурах нь өөрөө амар том бас их оронч байдлын нэг хэсэг. Хэрвээ яагаад тэгэхээр хүний ингээд нэг оюун жоохон цэвэршээл жоохон ингээд нэг ухамсар дээшлээл ингээд те ингээд ирэнгүүт яаж утсан эргэн тойрны хүн харж эхэлдэг байхгүй. За энийг яач энийг авч энийг цэвэрлжээ энийг тэгчээ те гадаа гараад за одоо те хүнд ингээд нэг зам тавиад өгч энэ хүнийг ингээд урагшаага оруулж машин дээр те гэх мэтчлэн тэр байдлаас л зүгээр ингээд юм хайр ургаж байгаа байхгүй зүгээр тэ нэг гэсэн хайр эргэн орчин тойрно гэсэн хайр тэ яагаад энэ модыг тайраад байгаа юм бэ гэл тэ ингэж мингээл энэ минь чин нанаазах юмнаас л эхлэх хэрэгтэй гэж боддیں۔ Түүнээс одоо цэрэгт яваад яг ингээд шууд их оронч болох уу гэвэл мэдээж хүмүүс төр одоо ингээд ажиллагдаад мэдээж одоо болно шүү дээ. Яаж ч утсан чинь нэг тийм том байгууллагаар ингээд дамжаад ингээд бүтэн жилийн турш ингээд дамжаа гарчиж байгаа юм чинь. Мэдээж энэ бол одоо тэр тал дээр бол мэдээж төгс байгууллага. Гэхдээ энэс өмнө хүн өөрөө хүн болох явцдаа
Одоо тэр чинь аав ээжийн хариуцлага байхгүй 18 наснаас өмнө гэхээр хүүхдүүдээ эргэн тойрондоо эзэн байж одоо нэг тийм эзэн одоо юм эрх дүүрэгтэй нэг тийм юм суулгаж эрэгтэй хүүхдүүдэд ялангуяа ингэ суулгах нь амар чухал. Тэгсэн тохиолдолд хүүхд өөрөө зүгээр зэрэгтэй уйл гэх байхгүй. Тэрх баг. 18-аас 8 наснаас өмнөх ерөөхдөө бол тэр нөгөө хүн болох тэр үйл явц бол аав ээжийн асуудал гэж байгаа. Гэхдээ нөгөө талдаа бас биш шүү. Гэхдээ нөгөө талдаа бас шүү дээ. Жишээ нь миний хүү хичээл гэр хоёрын хооронд явахдаа чихвчтэй явж гин тийм үү? Тэнд чихвчийн дунд нь ямар дуу явж байгаа гэж мөвж явж байгаа. Мөвжийг сонсож байгаа. Миний 14 настай хүү. Тэгэхээр яг тэр ирээдүйд цэрэгт явах гэдэг юм уу те? За яг цэрэгт явах гэдэг нь хоёлаа зүгээр жишээд таад ярив. Цэрэгт явах миний тэр хүү замдаа мөвжийг сонсож байгаа. Мөвжи тэр хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөхийг ирмэлзэж уран бүтээлээ хийдэг вэ? Мэдээж сонсогчд хүссэн үсээгөө сонсож байгаа штэ. Хүүхдүүд сонсож байгаа. Гэхдээ тэр сонсох албагүй чи өөрийнхөө юу гэдэг мэдрэмжээр уран бүтээл хийх эрх нь чамд байгаа. Гэхдээ л мөвжийг сонсож байгаа тийм үү? Тэгэхээр мөвжийн уран бүтээл хийхдээ ирээдүйд цэрэгт явах ирчүүдэд хэрхэн нөлөөлөхийг хүсдэг вэ? Амар хүсдэг шүү дээ. Яа тэр би өөрөө яг ингээд нэг миний зүгээр яг ингээд нэг юм тогтцсон бодол нэг юм байдаг байхгүй юу? Зүгээр л одоо тэр нь ингээд бүр амар харагдаж байгаа байхгүй. Дэлхийн ингээд одоо дэлхийн геополитикийн асуудлууд геополитикч биш зүгээр одоо тий олон улсын энэ түвшинд ингээд болж байгаа өрнөж байгаа энэ амар зүйлсүүдийг харахаар зүгээр одоо их гүрний цөөнх ястан байна гэдэг өөрөө ямар харгас тавилан бэ гэдгийг би харж байгаа байхгүй. Тий хүмүүсийг аваачаал нэг лагер хориол үрийн суугийг боож моодаг янз бүрийн тариа мараа хийж мэгээл тэ хил мөлийн хил сурах одоо өөрсдийнх нь их хилийг нь шууд хааж боогоол одоо зүгээр яг үнтэй одоо энэ подкаст дээр ярьж болох уугүй мэдэхгүй. Гэхдээ ер нь яг үнэ хэлэхдээ газын зурваст тэ юу болоод байгаа юм бэ тэ. Энэ бол бүр амар ихгүй. Энийг ингээд одоо яг ингээд үеийн залуучууд сонирхгүй мэдэхгүй Монголд ингээд мэдэхгүй зүгээр ингээд сүүлд одоо маа нэг уран бүтээлч найз заяа одоо Монголын амар том од хүн бохгүй юу? Монголын одоо хамгийн топ 5-ын нэг заяа. Би найзтай хайртай. Гэхдээ үнэхээр надыг ингэж хэлэхдээ л би ингээд гэж бодсон байхгүй зүгээр. Андаа одоо нэрнгээсээ ингээд дэлхийд ингээд хүмүүс ингээд нэгнийгээ буудаж алаад ингээд хүмүүс үхээд ингээд ийм дайм болоод байгаа юм уу гэж. Сүүлийн ингээд хэдэн жилийн турш ингээд болж өрнж байгаагүй гэрээд одоо дэлхийд дахинд дайны галд дүрлцэж байгаа байхгүй юу? Тэ ингээд маш олон улс гүрэнд маш их үзий ядал тарж ин фашизм буцаад сэргэж ин амар олон ингээд ийм үзэл суртлын хуваагдал маш олон хэрэгэлт хөлийн мөргөлдөө хил орчмын асуудлууд улаан цагаанд гарсан геноцидууд те нэг ингээд зүгээр л одоо нэг хүмүүсийг зүгээр нэг юм далаараа ингээд шахаал хідэн талаас нь ингээд боожгол хэнийгч оруулахгүй гарахгүй тусламжийн цуваа оруулахгүй гээл үнсэн дооргуулт нь бөмбөгдөөл хүүхдийн сургууль бөмбөгдөөл хүүхдийн имлэг бөмбөгдөөл бүгднийг нь алж хятаал те бүр ингээд системчлсэн геноцид хийж байгаа байхгүй. Надаа энэ бол бүр үнэхээр амар санагдаж байгаа байхгүй те ямар ч улс гүрний хувь заяа ийм рүү эргэх боломжтойг харуулж байгаа байхгүй. Олон улсын нүдэн дээр штэ. Бүр ичгүүр сонжуурхгүйгээр те. Тэгэхээр бидний дархлаа юу вэ? Бидний дархлаа бол бидний түүх тий бид нар анх зүр түүх гэдэг нь хараа ингээд түүхээр ингээд бахархаа цээжэд дийлт гэж байгаа юм биш. Зүгээр одоо сүүлд нөгөө од мөндрийн манай хоёр ах амар гоё юм ярьж илэн шүү дээ. Хүннүүчүүд гэж яг хин бэ тий хүннүүчүүд хаашаа явсан бэ гэж хүмүүс амар асуудаг ярьдаг. Хүннүүчүүд бол яг одоо энийг үзээд байж байгаа та юм аа. Хүннүүчүүд хаашаа ч яваагүй энд байсаар ирсэн байсаарч байгаа гэдэг тийм үү. Бид нар энэ газар нутгийг чи эзэд тахгүй. Тэ хичнээн олон бугуун хөшөө хичнээн олон одоо агуун сүг зураг тэ зүгээр одоо тэр нөгөө Хинтэн аймгийн Батширээт суманд байдаг Аршин хадны дурсгал гэж ямар гайхалтай дурсгал вэ тэр одоо тэнд Жамуух Тэмүүжин хоёр өвгдийн өмнө гуравтаа андын барилдлага бариад шүү дээ. Өвгдийн өмнө гэдэг чинь тэр чинь одоо Рашид Ад-Дины судар дээр болохоор судрын чуулган дээр болохоор одоо хорхоо таш гэж гардаг. Хорх гэдэг нь болгонд хорон чуулах, таш гэдэг нь чулуу, хорон чуулдаг чулуу, тэ? Одоо хорхног жибур
нууц товчон дээр хорхны жибур гэдэг шүү дээ. Хуран чуулгах тийм одоо тэнд чинь одоо бараг 300 гаруй овг аймгийн тамга сэлэстэй байж байгаа байхгүй. Тэр чинь бүр маш том бидний одоо ингээд бид нар энд байсаар ирсэн хэдэн зуун жил бид нар энд энэ тусгаар тогтнолынхаа төлөө энэ олон мундаг ирсэн ингээд цус нөжөө уурсгаж те бид нар үр хүүхдүүдийнхаа төлөө бид нар амьдрахын төлөө тэмцсэн юмаа гэдэг ийм нотлогоо баталгаанууд байж байгаа байхгүй. Гэхдээ ер нь бол яг бид нар бол агуу төгтө арт хүмүүмөө. Анхны төр төсийг үүсгэн байгуулж өнөөдөр бид нар дэлхийд ослож явлаа. Гэхдээ яг зүгээр залуучууд юм уу эсвэл зүгээр миний үе ч юм уу бүгд түүхийг бээгүү он дараалал нь протоколтож мэдэх албагүй шүү дээ. Ерөөсөө албагүй. Гэхдээ бид нар агуулга мэдчих хэвээр. Бид нар юугаа хамгаалах хэвээр мэдэх хэвээр. Юугаа нандинах хэвээр, хайрлах хэвээр мэдэх хэвээр. Хамгийн гол нь ямар үедээ бид нар ялж исэн, ямар үедээ бид нар ялагдчихсэн, ямар үедээ бид нар дороотчихсэн, яаж бид нар сэргсэн гэдгээ ойлгох нь л хамгийн чухал байхгүй. Тийм. Одоо хүртэл бидний газар шороон дор юу гэдэг хилмигдүүлэлтийн үед одоо хүртэл гарна хүлээтэй газар дор хөвтөж байгаа аавын охид өвгөө зөндөө бий. Хилмигдэд те халуун амбуланс үрээд одоо хүртэл гарна хүлээтэй газар дор булаатай олон аавын хөвгүүд эх орныхоо төлөө амиа өргөсөн. Өнөөдөр бидний дархлаа гэхлээр юу гэдэг хил дээр одоо морио унаад явж байгаа 3 цэргийг хэлэх юм уу? Эсвэл нөгөө талдаа юу гэдэг аранзал насны дээр байгаа мөвжи хашгирж байгаа те ганцгааж байгаа энэ уран бүтээлээрээ илэрхийлж байгаа зүйл нь нөгөө талдаа бас эх орондоо хийж байгаа үйл мөн шүү дээ. Энэ дээр бид нэр бүгдээрээ би ч гэсэн дорооч гэсэн хин нэгэнд худалдахгүй хүн шиг аятайхан байхыг ирмэлцэх хэрэгтэй шүү дээ. Сэтгүүлч хүнийхээ хувьд наазах юм. Ядаж үнний талд байж юмаар шүү дээ. Тэгэхээр мөвжсэн түрүү би энэ асуусан миний 3 одоо юу гэдэг ирээдүйд эрцэргийн алба хааж те явах хүүд чихвч эндээ сонсож байгаа дунд хүртэл чамд хариуцлага байгаад байна шүү дээ. Нөгөө талдаа сонсох албагүй л дээ. Чи уран бүтээл өөрөөр л. Тэгэхээр бидний энэ хаана байх одоо юу гэдэг эх орондоо хайртай байх. Тэ. Энэ зүйл бол чи бит өөрөөс хүртэл тэр хил дээр байгаа эсвэл зэвсэгч хүчин дээр ёсолцсон байгаа үргэлжийн бэлэн байдалтайгаа эр зэргүүдээс ихсүүлээд чи битэрч гэсэн бас тэднээс дутуугүй хариуцлага хүлээж байна л гэж би ухамсарладаг. Тийм. За би бол одоо ингээд те Монгол улсын дархлаа одоо миний дуу уран бүтээл энэ юм уу тэр гэд хэлж бас болохгүй. Яагаад тэгэхээр одоо тэгэхэр чинь энэ өөрөө бас нэг талаараа нөгөө урлаг биш болоод байгаа гэж би боддог. Хүн иргэн хүний хувьд мэдээж тийм үүрэг хариуцлага бол байгаа. Гэхдээ уран бүтээлч хүнд алдаж онох, солиорох, галзуурах ирхэн байгаа. Тийм. Яг тэгэхгүй болол би энэ тэрийг хэлээд байгаа тийм. Тэгэхгүй болол энэ бол урлаг биш. Худал хоормог байхгүй. Хүн галзуурах үедээ галзуурч, сэрэлдэх үедээ сэрэлдэж те уурлах үедээ ууралж те тэр бүх мэдрэмжийг энэ гаргана гэдэг чинь л өөрөө урлаг. Түүнээс ш энийг бүр шууд ингэж эх орон ч ийм байдалтай холбож болохгүй. Тийм. Эх орны дархлаа, эх орныг одоо ингэж хүн гэж үзвэл одоо улс орны хүн гэж үзвэл дархлаа нэг юу вэ гэхээр би бол яг ингэж л хоёр л зүйл байгаа. Хайр, мэрэгэн ухаан. Хайр, мэрэгэн ухаан хоёр өөрөө төгс хоорондоо одоо ингэж оршиж дараа нь хүч гарч ирнэ. Тэгэхгүй бол хүч дангаараа бол цэвэр одоо шунлаас л гарч байгаа байхгүй. Тэгэхээр хүн болгоны дотор хайр байх хэрэгтэй, мэрэгэн ухаан байх хэрэгтэй. Мэрэгэн ухаан хайр гэдэг бол те одоо хүн зөвөр өөртөө хайртай хүн эргэн тойрондоо хайртай л гэдэг. Эргэн тойрондоо хүн хайрлж эхэлсэн цагт те дараа нь за энэ улс орн чи яг яагаад байгаа вүлээ? Энэ гудамж талбай яг яагаад байгаа вүлээ? Яг юунаас болоод энэ боржуур ийм байгаад байна? Юунаас болоод энэ тараншааны нөхөн ийм байгаад байна? Тэ? Яах ёстой? Энэ яг юу болохгүй байна? Би яг яах ёстой вэ гэдэг ийм асуудлууд хайрын дундаас. Тэгэхгүй бол хайр хэрвээ байхгүй бол зүр үзий ядалтай байж байгаа шүү дээ тий хүн ингээл гэртээ ялхаагаал шивэртэл холмостаал тий бүх зүйлийг үзий ядаал тэр нь бүр ингээд ар гэрлүгэ хүртэл тэр нь гартан заяад толон тусгал болж гарч ирж байгаа. Эхнэр хүүхдээ зовоон тий тийм хүн хизээч гадаа гараад тий за энэ тараншааны тагийг ядаж таглчих юмсан. Энэ одоо энэ манай хорооны дарга хэм бэ те энэ манай энэ хорооны дарга ер нь яг юу болоод байна энэ дээш нийслэлийн захиргаанаас яагаад энийг юм хийхгүй байна гэдэг юм чинь
чинь наад захын хайрын дээрээс л эхлэх байхгүй. Өөрийгөө хайрлаарай л гэж би хэлмээр байна. Өөртөө хайртай хүн л их орондоо хайртай байх боломжтой гэж би бодож байна. Тэгэхээр залуучуудад амар том амьдралын боловсрал тэ хүмүүжил бидний тэгээ тиймэрхүү зүйлсүүд л одоо амар хэрэгтэй л байна даа л гэж би харж байна. Тэгээ мэдээж одоо хүний хувьд цэрэгт явна гэдэг нь одоо эх орноо нэгт хайрлах гэдгийг тэгээ одоо ямар их хүнд даваа ачаа өдөр тутам бид нар ингэж туулж те энэ ард иргэд хойноогоо үлдсэн бидний эмгтээчүүд бидний гайхалтай үзэсгэлэнтэй эмгтээчүүд те бидний үр хүүхдүүдийг бид нар яаж хамгаалдаг гэдгийг ямар их одоо хөдөлмөр вэ гэдгийг харж байгаа гэдэг нь өөрөө бас амар том хайр байхгүй. Зүгээр тэр бол бас нэг талаараа эрэгтэй хүн болгоны амьдралд ер нь байх ёстой мэдрэх ёстой зүйл л гэж бодож байна. Би тэгж боддتي. Бидний ерөөхдөө яг зүгээр айгу фантаз л да энэ бол миний фантаз. Бид нар зүгээр шүн бүтэн ойртой хонж штэ тий. Энэ бол бидний хилчдийн гавьяа гэж боддог. Зүгээр яг миний фантаз шүү. Ер нь бол яг жоохон төрүүлж байгаа. Бидний бүтэн ойртой аюулгүй нүүр ордон байгаагийн илэрхийлэн манай зөвшөөрт хүчин гэж би боддог. Зөвшөөрт хүчин ямар чухал юм бэ гэдгийг одоо энэ дайныгал дүрлэж байгаа энэ үед бид нар харж штэ. Их нутаг илгэн садан их үрсээ хэрхэн хамгаалж байгаа тэр зэрэг эрс огт өгүүдийг харсан. Би өмнөөс удаа явсан юм. Үгүй гайхалтай. Монгол охид өгүүдөө очиж харсан. Тэнд манай охид өгүүдийг шагшиж байна. Цаг золбоо тий. Яа. Зүгээр л амар том биетэй нөхдүүд байна штэ. Одоо тэр ган маань одоо бүр амар шиг юу нөхдүүд давжаахан монгол мөр шиг монгол цэргүүдэд хажуугарын зүрхт ёсолж штэ. Сак. Угаасаа тийштэй. Бид нар ямар улсад ямар одоо тал нутагт ямар одоо цаг уур амьсгалд хүн болж хүүхд болсон те. Гайхалтай. Үе тэрнгийн 10 насны залуучуудаа миний хүүгийн өсвөр насны жижигхэн ирчүүдэд бас өөрөө чи хэлдгээр мэрэгэн ухаан төгс бас залуу хадагтай нарт өөрийнхөө сонсогчдод ерөн зүгээр би өөрөө чинь дамжуулж би хүрэх гээд байна л. Тэдгээр хүмүүс зүгээр яг их нутагтай хайртай байх, өөртөө хайртай байх утгыг чи зүгээр нэг базаад нэг хэлээд. Бүхнийг уучлал тэ тавьж явал гэж хэлмээр. Тэгж тавьж явуулж чадахгүй байгаа зүйлсээс л энэ бүх хар бараан юмнууд дотроос ургаж гарч ирж байгаа. Тавьж явуулж чадахгүй байгаа зүйлсээс л болж хүмүүс амар их шуналтай. Шунал өрөөд хүн болгоны бүх одоо амьдрал тохиолддог бүх навшийн асуудлуудыг гаргаж байгаа байхгүй. Шунал хүсэл хүнийг зоож байгаа. Надад ийм юм алга гэдэг нэг ийм юм те. Надад би нэр одоо нэр ингэчүүл энэ ажлын ард гараад ингэчүүл яг би өөрөө бас нэг тийм чанар байгаа л хүн болгонд л. Хүн болгонд байгаа тийм. Гэтэ мэдээж энийг ингээд нөө юу яах хэрэгтэй байхгүй. Контролдох хэрэгтэй байхгүй. Өөрийгөө уучлаа. Аав чинь чамайг яаж зоддог байсан? Аав чинь чамайг яаж одоо хайж явсан те. Ээж чинь чамайг одоо юу гэж хэлж чамайг одоо найзынхаа хүүхдтэй харьцуулдаг байсан. Бүгдийг тавьж явал. Одоо яг одоо цаг дээр ир. Яг одоо цаг дээр ирвэл бүх юм ямар амар хайрламар юм бэ гэдгийг хүн ойлгоно. Тэрийг бүр заавал ойлгох хэрэгтэй. Өөрийгөө уучлах хэрэгтэй. Яг өөрийнхөө кринж, өөрийнхөө нэг тийм ичмэр үйлдэлүүдийг тэгэл мартаж сурах хэрэгтэй. Тэгэхгүй болвол ирээдүй гэж байхгүй. Өнгөрсөн л гэж байгаа. Яг одоо ингээд зүгээр ингээд хоошоо хараад ингээд завэр ингэж явж байгаа шүү дээ. Хүний амьдралыг нэг ийм юм шиг байгаа байхгүй яг. Яг өнгөрснөөрөө бүх юмыг ингээл бодвол хаста манай аав тэгжсэн юм чи би одоо ингэж болохгүй эсвэл манай аав ийм юм чинь манай аав ийм учраас би одоо ийм байна гэлтэй эсвэл энэ миний бүгднийг тавьж явуулаад амар тайвшрах хэрэгтэй монголчууд ёо хаста маш их тайвшрлыг мэдрэх хэрэгтэй. Хөдөө юуны тул бид нар хөдөө гараад байна. Тэс гайхалтай хүмүүс тийм үү? Тийм шүү дээ. Уг нь гайхалтай шүү дээ. Ямар их потенциалтай байлээ зүгээр үнэхээр нэрээ те маш их биднэрт одоо өршөөл инрэл мэдрэх хэрэгтэй байна. Тэгжиж бид нар яг одоо цаг дээрээ ирээд одоо цаг дээр хайрыг мэдэрчиж ирээдүг бүтээн гэж би бодож байна. Бүгдийг нь уучлал тавьж явал. Баярлалаа. Ийм л юм хэлмээр байна. Зориг бол цавчхын тулд биш хайрлахын тулд байдаг гэж. Тийм. Бүхнийг хайрлах гэдэг чинь их зориг шүү дээ. Цавчхал яах вэ? Тав гэж авчиж болно. Гэхдээ илүү их
зориг бол хайрлахад л байдаг гэж. Тийм. Хайрлахын тулд зориг байдаг. Тийм. Ирсэнд баярлалаа. За баярлалаа. 3 бүтээлд нь өндөр амжилт хүсье. Жилдээ яг л тэр буухаагаараа жилдээ нэг этник гахалтай уран бүтээл төрөөрэй. Хүсэх зүйл тэр байна. Миний амар олон долоо юм ярьж айгүй олон юм уршиж ингэж тэ ийш тийш ингэж үсчиж ингэдгийг маань ингээд ойлгоод сонсдог залуучуудаа бүгдэнд нь амар их баярлалаа. Ахтаа бас баярлалаа. За баярлалаа. За. 10 подкаст энэ төрөд өндөрлөж байна. 10 гэдэг бол цог жавхлан, яруу алдар, бадрах бас хиймэрлундаа өөдөө байхыг утгыг илэрхийлдэг ийм нэгэн подкаст энэ төрөд өндөрлөж байна. Өнөөдөр энэ подкастт маань 10 насны дээр яваа Ян Мовжи оролцлоо. За бүгдийн мөнх хөх тэнгэрийг баярлалаа.